Сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгээр нэгсэн нэгтлэн бодох бүртгэл програмын ажиглагсад болон цалин дэд системийн тохиргоонуудтай танилцах болно. Цалингийн тооцоолол хийж эхлэхийн өмнө эхний ээлжинд дараах тохиргоо болон лавлгаануудыг бүглэх шаардлагатай. Ажлын график, тооцооллын төрөл, Нябо бүртгэлд цалин тусгах арга, цалингийн бүртгэлийн тохиргоо, цалингийн төсөл, хөдөлмөрийн үнэсний доод хэмжээ, албан тушаал болон хувь хүн. Эдгээр лавлгаа болон тохиргоонуудыг хэрхэн хийх талаар эхнээс нь харцгаая. Бидний бүглэх ёстой эхний лавлгаа нь ажлын график юм. Энэ лавлгааг бүглэхийн тулд ажиглагсад болон цалин дэд системийн навигац самбарын лавлгаа болон тохиргоо хэсгийн ажлын график зэс рүү орох хэрэгтэй. Уг зэсэд байгууллагын ажлын цагийн хуваарийг оруулж өгдөг ба тэдгээр газар нэгж тус бүрээр нь оруулах боломжтой. Шинэ график үүсгэхийн тулд create буюу үүсгэх товчийг дараад дараах мэдээллийг оруулах цонх нэгдэнэ. Мэдээлэл оруулах цонхонд дараах мэдээллүүдээ оруулна. Ажлын графикийн нэрийг оруулна. Жишээ нь дэлгүүрийн хуваар. Хэднээс хэдний оронд уг хуваараар ажиллахыг оруулна. Үйлдвэрлэлийн календар хэсэгт бүх нийтийн амралтын өдрийг баярын өдөр гэх мэт өдрүүдийг тэмдэглэж өгнө. Арай хоошоогоо хэрхэн үйлдвэрлэлийн календарыг бүглэхийг харуулах болно. Энэ хэсэгт байгууллагын ажлын хуваарийг оруулж өгнө. 7 хоногийн аль өдрүүд ажилладаг, хэдэн цагийн хооронд ажилладаг гэх мэт. Хуваар бүглэх гэсэн холбоос дээр дарснаар ажлын цагийн хуваарийг оруулах цонх нэгдэх болно. Үйлдвэрийн календарыг бүглэхийн тулд энэ томруулдаг шилэн дээр дараад мэдээлэл оруулах цонх нэгдэнэ. Уг цонхонд эдгээр ерөнхий мэдээллийг оруулах болно. Үйлдвэрийн календарын нэр, үйлдвэрийн календарыг 2 символоос бүрдэх кодоор давчилж болно. Хэдэн оны календар бүгэлж байгаагаа зааж өгнө. Уг календарын өдрийг өөрчлөх болон шилжүүлэх боломжтой. Үүний тулд өөрчилж эсвэл шилжүүлэх гэж буй өдөр дээр маусын баруун тавчийг дарж өдрийг шилжүүлэх, өдрийг өөрчлөх гэх сонголтуудын аль нэгийг сонгоно. Өдрийг өөрчлөх гэж сонгвол баярын өдөр, бям гараг, нэм гараг гэх мэт эдгээр сонголтууд гарч ирнэ. Баярын өдрийг амралтын өдөр болгон өөрчлөх боломжтой. Харин өдрийг шилжүүлэх гэж сонгвол шилжүүлэх гэж сонгох цонх нэгдэх ба энд та бүх нийтийн амралтын өдрийг өөр ажлын өдөр рүү шилжүүлэх боломжтой. Дараагийн их ёстой тохиргоо нь тооцооллын төрөл юм. Энэ тохиргоо руу орохын тулд ажиглагсад болон цалин дэд системийн навигац самбарын лавлгаа болон тохиргоо хэсгийн тооцооллын төрөл гэж зэс рүү орно. Уг зэс рүү ороход цалингийн тооцоололтой холбоотой тохиргооны жагсаалт харагдах ба шинэ тохиргоо нэмэхийн тулд create тавчийг дараад дараах цонх нэгдэнэ. Эхлээд тооцооллын төрлийнхөө нэрийг оруулна. Жишээ нь ээлжийн цалин. Нийгмийн даатгалын тооцоололтой холбоотой хэсэг ба та энэ хэсэгт даатгуулагчийн төрөл, нийгмийн даатгалын орлогын төрөл мөн ажилтан болон ажил олгогчоос нийгмийн даатгал суудах хэсгээс хамааран тохиргоог хийж өгнө. Хоот гэх хэсэг нь дараах байдлаар харагдах ба хоотын орлогын төрөл болон ажилтнаас хоот суудгах, хөнгөлөлт олгох хэсгийг тохируулж болохоос гадна хоотыг нийгмийн даатгал суудгаагүй дүнгээс тооцох хэсгээ тохируулж өгч болдог. НББ тусгах гэсэн хэсэгт зардал тусгах аргыг зааж өгнө. Жишээ нь нэгтлэн бодох бүртгэлийн хэлцээний ажилчдын цалингийн зардлыг удирдлагын зардал руу, харин өргөн хэрэглээний барааны борлуулалт хэлцээний ажилчдын цалинг борлуулалтын зардал руу гэх мэтээр тохируулж болно. Томьёо хэсэгт тухайн цалинг тооцоолж буй томьёогоо оруулж өгдөг.
Жишээ нь ээлжийн цалингийн томьёо нэг ээлжийн цалинг гарсан гараагаар үржүүлж тооцдог байлаа гэж үзье. Энийг програм руу оруулахдаа тооцох томьёог хянаж засах гэх холбоосон дээр дараад нээгдсэн цонхон дээр томьёогоо оруулна. Томьёог оруулахад шаардлагатай элементэд нь байхгүй байгаа тохиолдолд шинээр үүсгээд шаблоноо сонгох боломжтой. Ижил нэртэй элемент үүсгэх боломжгүй. Бидний танилцах дараагийн тохиргоо нь нэгтлэн бодох бүртгэл цалин тусгах арга гэсэн тохиргоо. Уг тохиргоо нь ажлагчид болон цалин дэд системийн навигац самрын лавлгаа болон тохиргоо эсгийн Nava бүртгэл цалин тусгах арга гэсэн зэсэд байрлана. Шинэ тохиргоо үүсгэхийн тулд create буюу үүсгэх товчоо дарна. Уг товчийг дарахад дараах цонх нэгдэх ба ямар мэдээлэл оруулах талаар харцгаая. Эхлээд зардал тусгах аргын нэрийг оруулна. Жишээ нь борлуулалтын зардал. Дараа нь зардлыг хөрөмтлүүлэх дансыг зааж өгнө. Таны сонгосон данснаас ч шалтгаалan өөр субконто нэгдэх ба 7101 дансны субконто нь зардлын зүйл юм. Тэгэхээр шаардлагатай зардлын зүйлийг зааж өгнө гэсэн. Бидний танилцах дараагийн тохиргоо нь цалингийн бүртгэлийн тохиргоо юм. Уг тохиргоо нь ажлагчид болон цалин дэд системийн навигац самрын лавлгаа болон тохиргоо эсгийн цалин бүртгэлийн тохиргоо байрладаг. Энэ хэсэгт зөвхөн ганц л мөр харагдана. Уг тохиргоог нээж харцгаая. Тохиргоо нь цалин, нийгмийн даатгал, хоот гэсэн 3 хэсэгтэй. Цалин хэсэгт ямар нэгэн тохиргоо хийх шаардлагагүй. Нийгмийн даатгал хэсэгт өөрийн үйл ажиллагааны онцлогоо шалтгаалan 12 эсвэл 13%-аар нийгмийн даатгал төлөх байгууллагууд 1 эсвэл 2 гэж нэмж өгнө. Учир нь програм дээр байгууллагаас төлөх нийгмийн даатгалын үн 11% юм. Тиймээс үүнийг анхааран тохиргоогоо хийнэ. Сүүлийн хавц нь хоот юм. Стандарт тохиргоогоор бүглэгдэх товчийг дарж хоотын хөнгөлөлтийн тохиргоог хийх хэрэгтэй. Цалин дэд системийн дараагийн тохиргоо нь цалингийн төсөл ба энэ нь цалин дамжуулан өгөх банкны төр дансны тухай мэдээлэл оруулдаг тохиргоо юм. Уг тохиргоо нь ажлагчид болон цалин дэд системийн навигац самрын лавлгаа тохиргоо эсгийн цалингийн төсөл рүү орж нэгддэг. Энэ зэс рүү ороод create буюу үүсгэх товчийг дарахад мэдээлэл оруулах цонх нэгдэнэ. Эхлээд байгууллага зааж өгнө. Үүний дараагаар цалин олгож буй банкыг сонгоно. Тэгээд цалин дамжуулж олгох төр дансаа оруулж өгдөг. Эдгээр мэдээллийг оруулсны дараа хадгална. Бидний танилцах дараагийн тохиргоо нь хөдөлмөрийн үсний доод хэмжээ. Уг тохиргоо руу орохын тулд ажлагчид болон цалин дэд системийн навигац самрын лавлгаа болон тохиргоо эсгийн хээхээ доод хэмжээ гэх зэс рүү орно. Энэ зэс рүү ороход өмнөх үеийн хөдөлмөрийн үлсний доод хэмжээний талаар мэдээллүүд харагдаж байдаг. Шинээр хөдөлмөрийн үлсний доод хэмжээг оруулахын тулд create товч дараад мэдээлэл оруулах цонхонд мэдээлэл оруулна. Бидний танилцах дараагийн тохиргоо нь албан тушаал гэх тохиргоо ба энд байгууллагын бүх албан тушаалын жагсаалтыг оруулж өгдөг. Албан тушаал лавлгаа нь ажлагчид болон цалин дэд системийн навигац самрын лавлгаа болон тохиргоо эсгийн албан тушаал гэх зэсэд байрладаг. Уг зэс рүү ороход боломжит албан тушаалуудын жагсаалт нэгдэх ба хэрэв та шинээр албан тушаал нэмэхийг хүсвэл create буюу үүсгэх товчийг дарахад мэдээлэл оруулах цонх нэгдэнэ. Нэгдсэн мэдээлэл оруулах цонхонд шинэ албан тушаалын нэр, ажил мэргэжлийн кодыг оруулаад баталгаажуулна. Ажлагчид болон цалин дэд системд оруулах хамгийн сүүлийн бас хамгийн ажиллагаа ихтэй лавлгаа нь хөвхөн лавлгаа юм. Уг лавлгаанд байгууллагын ажилтны талаар бүх мэдээллийг оруулж өгдөг. Шинэ хөвхөний мэдээлэл оруулахын тулд ажлагчид болон цалин дэд системийн навигац самрын лавлгаа болон тохиргоо эсгийн хөвхөн зэс рүү орно. Энэ зэс рүү ороод create авшиг дарж мэдээлэл оруулах цонхыг гаргаад цонхондоо мэдээлэлээ оруулдаг. Хөвхөн лавлгаанд оруулах мэдээллийг ерөнхийд нь үндсэн эсвэл нэмэлт гэж ангилах болно. Үндсэн мэдээлэл оруулах хэсэгт ажилтны ерөнхий мэдээлэл, бүртгэлийн дугаар, тухайн ажилтны гэрчлэх баримт болон холбоо барих мэдээллийг оруулна. Харин нэмэлт мэдээлэл оруулах хэсэгт тухайн ажилтны ажилласан жил, цалин авах дансны дугаар, даатгуулагчийн төрөл зэргийг зааж өгнө. Бид эхний ээлжинд ерөнхий мэдээлэл цонхонд мэдээллийг оруулж харцгаая. Эхлээд овг нэрийг оруулна. Төрсөн он сарыг оруулж өгье. 95 оны 9 сарын 11. Хүйс эмэгтэй. Энэ хэсэгт аль улсын иргэн бэ гэдгийг зааж өгдөг.
хизээ иргэний харьяалт бүртгэсэн огноог оруулж өгье. Тухайн ажилтны төрсэн газрыг оруулж өгөх талбар харагдаж байна. Үүнээс гадна ажилтны зургийг холбож өгөх боломжтой. Дараа нь үндсэн мэдээлэл оруулах цонхны бүртгэлийн дугаар хэсэгт тухайн ажилтнтай холбоотой нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтрийн дугаар гэх зэргийг оруулна. За, ажилтныхаа регистрийн дугаарыг оруулъя. Нийгмийн даатгалын дэвтрийн дугаарыг оруулъя. Эрүүл мэндийн даатгалын дэвтрийн дугаарыг оруулаад татвар төлөгчийн дугаарыг оруулъя. Үүний дараагаар үндсэн мэдээлэл оруулах цонхны хувь хүний гэрчлэх баримт хэсэгт мэдээлэл оруулъя. Уг цонхон дараах байдлаар харагддаг ба эдгээр мэдээллийг оруулж өгнө. Энэ талбарт баримтын төрлийг сонгоно. Жишээ нь иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр, жолооны үнэмлэх гэх мэт. Тухайн сонгосон баримтын серийн дугаарыг оруулна. Оруулах мэдээлэл байхгүй үед хоос орхих боломжтой. Тухайн баримтын дугаарыг оруулж өгнө. Баримтыг олгосон улсын байгууллагыг оруулна. Иргэний бүртгэл мэдээллийн төв гэж оруулъя жишээн дээр. Тухайн баримтыг олгосон огноо болон хэдий хүртэл хүчинтэйг зааж өгнө. Тухайн баримтын талаарх мэдээлэл хүчинтэй болж эхлэх хугацааг оруулна. Үндсэн мэдээлэл оруулах цонхны сүүлийн хэсэг нь холбоо барих мэдээлэл хэсэг юм. Энэ хэсэг тухайн ажилтнтай холбоотой утасны дугаар, мэйл хаяг, гэрийн хаяг зэргийг оруулна. Өмнө нь хэлсэнчлэн хувь хүн лавлгааны нэмэлт мэдээлэл оруулах хэсэгт ажилтны хувийн дансны дугаар, ажилласан жил болон даатгалагчийн төрөл мэдээллийг оруулдаг. Ажилласан жилийг оруулахын тулд ажилласан жил гэх холбоос дээр дарж мэдээллийг оруулна. Уг холбоос дээр дараад нэгдсэн цонхон дээр create буюу үүсгэх товчийг дараад мэдээлэл оруулах цонх нэгдэнэ. Уг цонхон дараах байдлаар харагдах ба эхлээд уг ажилтан танаа байгууллагад орсон огноо эсвэл хувь хүн лавлгааг бүглэж буй огноог зааж өгнө. Энэ хэсэгт уг мэдээлэл оруулах огнооны байдлаар тухайн ажилтан хэдэн жил хэдэн сар ажилласан бэ гэдгийг зааж өгнө. Дараа нь ажилтны цалин авах дансны дугаарыг оруулж өгье. Ажилтны хувийн данс цалингийн төслөөр гэх холбоос дээр дараад create товч дарна. Нэгдсэн цонхон дээр цалингийн төсөл болон дансны дугаараа оруулж өгнө. Нэмэлт мэдээлэл хэсэгт оруулах сүүлчийн мэдээлэл нь тухайн ажилтны даатгалагчийн төрөл юм. Даатгалагчийн төрлийг оруулахын тулд даатгалагчийн төрөл гэх холбоос дээр дараад create товч дарж шинэ цонх гаргана. Энэ цонхон дээр тухайн ажилтны даатгалагчийн төрөл гэх зэргийг оруулж өгнө. Даатгалагчийн төрлийг холбож өгснөөс шалтгаалаад цалин тооцоолох үед цалингаас суутгах нийгмийн даатгалын хувь нь ондоо байна.